За баярлалаа. Наач бүр ярилцлага явуулсан. 11 оны улсын төсөв батлахдаа нэг том хавсралттай баталсан л та. Хавсралтын тухай бид яриаггүй байж байгаа хамгийн сүүлд оруулж ирээд тэгээ дараа төлөвлөх нөхцөлтэй баахан олон тэрбум дараа нэмээ хариулсан. Замын эрчим хүчний баахан ажлууд байсан шүү дээ. Тэгээ энэ ажил ер нь хийгдэж байгаа юу? Тэгээ энэ дээр энэ гаргаж ирүүлсэн хүснэгт жагсаалтанд бол байхгүй байна л да. Тэгээ тэр ажлууд маань сая түрүү замын асуудал яригдж байхад Батэрдэн дарга хэллэг шиг болно лээ. Нэг ажил 50% нь 60% нь хийчихсэн 50% нь санхүүжүүлэх ёстой гэдэг. Тэгээ тэр ер нь өөр шир болоод ингээд төсөв дарамт болоод цаашдаа явж гин үү? 12 онд дахиад ийм хавсралт ирэх үү гэж. Хоёрдугаар тэр Саншинд Хамрын хийдийн нэг 42 км зам гээд тэгээ уг нь бол ажил эхлүүлэн зураг төсвийг боловсруулна гээд овоо хэдэн төгрөг туцгсан байсан хасчихсан байна л да. Тэгэхээр энэ одоо яам аль эсвэл сонгоод одоо хийж чадах гэхээсээ илүү одоо хийх сонирхолтой ажлаа хийгээд бусдыг ингээд хойшлуулад төсвийг хасаад яваад байгаа мó гэсэн ийм хоёр асуулт байна. За. Хасаад. Хингийн асуусан. Юу болоод байна тань? Асууч юу? За, Батулга сайд. За, Батулга сайд хариул дээр дөрөв оюун хурлынхыг хариулээд тэр зам гэсэн юм хариулээд дараа нь Баяр Цогц сайд. За, оюун хурл гишүүний асуултанд хариуллаа. Энэ 200 м Тэсийн голын гүүр гэдэл байн яригдаад байгаа энэ гүүр ингээд 2012 оны нөгөө нэг шууд гэрээ хийгдэх юунд 90 сая төгрөг зургийнх нь мөнгө тусгацсан байгаа. Сангийн сайдын багцанд бас оруулсан байж байгаа. 181 км автозамын асуудал дээр бол мөн нөгөө нэг шинэ бүтээн байгуулалт дээр бол эхний ээлжинд одоо бас гэсэн гэрээг хийгээд сангийн яамд бас хөргүүлсэн байж байгаа. Гүүрний зургийг бол суулгацсан байгаа 181 км шинэ бүтээн байгуулалтаас суулгацсан байгаа. За. Баяр Цогц сайд. За, Батцуур гишүүний асуултанд хариулъя. Батцуур гишүүнээ юу эргэн төлөгдөхөөр бол 2011 оны төсөвт 10 зам эрчим хүчний одоо нэг шугам орж ирсэн. Тэгээд улсын их хурлын 2008 оны 47 дугаар тогтоол 2009 оны 49 дугаар тогтоолоор 50% хийх юм бол 50% зардал, 100% хийх юм бол 95% зардал өгнө гэсэн ийм тогтоолтой. Энэ тогтоолын дагуу энэ 10 замаас Улаанбаатар Мандалговын чиглэл 100 км хатуу ажилтай замын 50% ажил нь хийгдсэн учраас энэ удаагийн төсөвдөр бол 18 тэрбум 870 сая төгрөг тавигдсан байна. За бусад 9 зам Мандалгов 5-7 Улаанбаатар Мандалгов 70 задгад 5-7 чиглэлийн шугамын ажлууд нь хийгдэж байгаа. Тэгээд энийг бүгдийг нь бол 2012 оны төсөвдөр